Чимээгээ сав байдаг гэдгийг мэдэхгүй одоо хүртэл гараараа бүх текст орлоод байгаа юм швэз. Би чимээгээ савтай болохоос өмнө эдит хийхэд хичнээн цаг зарцуулдаг байсан бэ гэвэл бүтэн өдөр би зүгээр л сабтайтлаа бичихэд л зарцуулдаг байсан гэж боддоо. Хайрын цаг хугацаа. Одоо надад 2-3 минут байхад л миний бичлэг сабтайтлаа болоод бэлэн болчихж байна. Бүтэн өдөр бичлэгэн дээр сабтайтл хийх 2-3 минутын дотор автоматар миний бичлэг маш гоё үзэмжтэй сабтайтлаа болох хоёрын хооронд маш их ялгаа байгааз. Контентын энэ зуунд хүмүүс скроллдоод л таны бичлэгийг өнгөрөх боломжтой. Тэгж скроллдож өнгөрүүлэхгүй байх нэг шалтгаан нь таны ярьж байгаа зүйл доор нь сабтайтлаар гарч ирэх хэрэгтэй. Энэ бол таны бичлэгийг хүмүүс үзэх бас нэг шалтгаан болж өгч байгаа юм. За тэгээд өнгө зүс тэг гоё үзэмжтэй байх эдит энэ төр бол дараагийн асуудал болоод ирнэ. Мэдээж хэрэг чухал. Гэхдээ таны бичлэг доор гарч байгаа шиг сабтайтлтай байх юм бол хүний анхаарлыг илүү татах нь байна. Бичлэгээ илүү хүнд хүрэхийг хүсэх юм бол яг одоо чимээгээ сабыг татаад бүртгүүлээрэй.